Үндэсний шүдэн сонин бол энэ бас мэдээллийн сайт та бүхэндээ нийслэлийн амгалан амарч газраас бол мэдээлэл шууд хүргэж байна. Сүүлийн үед бол жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгараад байгаа асуудал ургаа алдах, энэ нь бол өсөлтгүй жирэмслэл гэх мэдээллийг бол зарим их сурвалжууд бол хүргэсэн байгаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргье. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдэд айдас болон тулгараад байгаа нэгэн асуудал бол өсөлтгүй жирэмслэлт юм. Бидний хүсэн хүлээж байсан бяцхан хүүхдүүд ихийнхээ хөвлөд амьгүй болж жирэмсний эрт үед өсөлтөн зогсохыг өсөлтгүй жирэмслэлт гэдэг. Гэтэл өнөөдөр энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том айдас болжээ. Энэ бол өсөлтгүй жирэмсэн гэдэг бол жирэмсний 12-7 хоногийн дотор ураг амьгүй болохыг өсөлтгүй жирэмсэн гэж нэрлэнэ. Тэрнээс дээш бол одоо амьгүй ураг гэж үздэг. За тэгээд ихэвчлэн бол одоо тухайн эмэгтэй маань өөрөө тэ вирусын гаралтай юм уу, эсвэл бактерийн гаралтай халдвараар үүдэх юм уу, эсвэл одоо стресс юм уу, тэ ер нь тоочхон бол маш олон шалтгаан байгаа. Тэгэхдээ ихэвчлэн бол одоо тухайн эмэгтэй өөрийнх нь дотоод халдвар, эргэтэн тогтолцооны эмгэг гэх мэтийн шалтгаануудаас болж өсөлтөг болж болно. За өсөлтгүй жирэмслэлт бол сүүлийн үед бол ингээд судалгааг харж байхад бол өсөж одоо ингээд нэлээд нэмэгдэж байгаа нь бол харагдаж байгаа. Ер нь өсөлтгүй жирэмслэлтийг одоо шууд цусаалтаад нэг одоо бүр цусаалталтай яаралтай л орж ирэхгүй тохиолдолд бол бид нар бол одоо зохих шинжилгээнүүдийг бол амталтаар авахулдаг. Цусны болон цусны бүлэглэлийн шинжилгээ, мозокын шинжилгээг авахулна. Ингээд мозокын шинжилгээ нь өөрчлөлтгүй шинжилгээнүүд одоо өөрчлөлтгүй байх юм бол өдөртөө бид нар бол нэг 5-6 өсөлтгүй жимснийг бол цэвэрлээд тэгээд одоо эмнэлгээс гаргадаг байгаа. Мэдээж доошоо цусаалталтай энэ байх юм бол яаралтай цэвэрлэх тохиолдол байна. Харин шинжилгээнүүд нь өөрчлөлттэй нэг ялангуяа мозокын шинжилгээ өөрчлөлттэй байх юм бол түүний заавал одоо эрүүлж ирсний дараа цэвэрлэх нь бол тухайн эмэгтэйд өөрт нь бол одоо цаашд бол хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн өрөөний үүдэн дугаарлан суугаа 10 жирэмсэн эмэгтэй дутмын 2-3 өсөлтгүй жирэмслэлт гих аимшигт мэдээг сонсдог. Энэ нь манай нийгэмд хэрхэн яаж нөлөөлөхийг мэдэхгүйч бяцхан үрийнхээ цулааг үнэрлэг гэсэн аав ээжүүдэд маш харамсалтай. Энэ жилийн хувьд хэд 4,000 гаруй ээж өсөлтгүй жирэмслэлт гих оншоор хэвлийдэх ураг алджээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан албан ёсны судалгаанаас харахад өнгөрсөн 2018 онд 4,324 ээж өсөлтгүй жирэмслэлт болж хэвлийдэх хүрээ харамсалтайгаар алдсан. Энэ тоон 2013 онд 711, 2014 онд 1324, 2015 онд 3040, 2016 онд 3376, 2017 онд 4342 ээжээ. Тэгэхээр 2013 оноос 2018 оны хүртэл 16% буюу 3617 тохиолдлоор нэмэгдсэн байна. Одоо сарын тэмдэг ирэхгүй тийм ингээд одоо сарын тэмдэг одоо ирэхгүй шүү дээ. Сүүлийн сарын тэмдэг ирэхгүй 14 хоногийн дараа ингээд үзэхэд бол тестер үзэхэд бол 2 зураас одоо гарна шүү дээ. Зураас эрэг. Одоо 21 хоногийн дараа одоо ингээд эхот харахад бол одоо умаад бол ингэж ураг бол харагддаг байгаа. Ер нь ургийн зүрхийн цохилт бол нэг 6-7 хоногт бол орж ирнэ тий. За тэгээд тэр үед одоо үнэхээр зүрхийн цохилт нь орж ирэхгүй байх юм бол гэхдээ нэг удаагийн үзлэгээр бол энэ шууд өсөлтгүй жирэмсэн байна гэж хэлэх бол боломжгүй л дээ тий. Тэгэхээр бол одоо давтан үзлэгээр үнэхээр одоо ургийн зүрхийн цохилт орж ирэхгүй байгаа тохиолдолд өсөлтгүй жирэмсэн гэсэн оншийг бол тавьдаг байна. За нэгэнт өсөлтгүй жирэмсэн гэсэн оншийг тавигдсан ургийн зүрхийн цохилтгүй байх юм бол түүнийг бол одоо хэвэн болох боломжгүй л дээ. Тэгэхээр бол заавалчгүй одоо шинжилгээнүүдээ бүрдүүлээд цусалталтаас урчин сэргийлж одоо өсөлтгүй гэсэн онш тавигдсан л байх юм бол ер нь цэвэрлүүлэх шаардлагатай. Өсөлтгүй жирэмслэлт чинь өөрөө цусны бүлгэлтийн системийг одоо алдагдуулдаг учраас одоо ер нь бол шинжилгээгээ бүрдүүлээд оншоо тавигдсан тохиолдолд бол ер нь цэвэрлүүлэх зүйтэй л дээ. За ер нь бол эрүүл эрхээс одоо эрүүл хүүхэд төрдөг штэ тий. За тийм учраас одоо манай эмэгтэйчүүд маань жирэмслэхээс өмнө бол өөртөө байгаа одоо эргэтэн тогтолцооны эмгэгүүд нэг ялангуяа одоо тийм дотоод халдварууд байна уугүй гэдгийг одоо илрүүлээд тэрний дагуу эмчилгээ хийлгэх юм бол ер нь одоо маш сайн штэ тий. Харин албан хүний хэлж байгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлийдэх ураг өсөлтгүй болж байгаагийн шалтгаан нь амьдралын буруу хэвшил, эрүүл мэндийн байдалтай шууд хамааралтай. Сүүлийн үед эмэгтэйчүүд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй ямар нэгэн шинжилгээнд хамрагдахгүй байгаагаас үүдэлтэй гэдгийг хэлсэн юм. Мөн Тэмбүү өвчин залуу ээжүүдэд их илрэх болсон энэ нь төлөвлөөгүй жирэмслэлт болон ямар ч эмчийн заавар зөвлөгөөг авдаггүй ямар нэгэн шинжилгээнд хамрагддаггүйгээс үүдэлтэй гэлээ. Тиймээс Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн их хяналтандаа хоёрт орж эмчийн заавар зөвлөгөөг дагаж өвчнөө онцлуулж эмчлүүлсэн тохиолдолд их хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой гэдгийг хэлсэн юм а.